2009 оны Ромын дэлхийн аварга үдээ. Тэнд бол эвдэгдээгүй дэлхийн рекорд гэж байхгүй. Зарим нэг бүх рекордыг эвдсэн гэж яриад. Бүх рекорд шинжлэгдсэн тэнцээ бол. Тэр нөгөө хүний өрсөлдөөн биш болсон байхгүй. Хувцсны үйлдвэрийн технологийн өрсөлдөөн болсон байхгүй. Тэгээд Бээжингийн Олимпиад спид бол супер байсан заяа. Тэгээд дээрэс нь Майкл Фелпс маркетингийн бүр супер хийж өгсөн. 8 алтан медаль аваад тий. Фелпс чинь зүгээр спидог рекламдах нь битэл маркетингийг хийж өгөх нь битгийл яг усан спортыг сурталчилж өгсөн байхгүй. Майкл Фелпс ч үнэхээр супер маркетинг хийж өгсөн байхгүй. Тэр явдлаас хойш 1 жилийн дараа 2009 онд Итали Ромд дэлхийн аварга шалралт тэмцээн болоод 10 оны 1 сарын 1-ээс тэр хувцсуудаа хоригдсон байхгүй. Яагаад тэгэхээр энэ хувц одоо битүү болчихлоор тэгээд дээрэс нь бариу болчихлоор энд тамирчин биш яг хувцсны өрсөлдөөн болоод эхэлсэн байхгүй. Тэгэл ерөөсөө бүх хувцснууд нь дахиад шинжлэгдээл. Тэгэл 10 оны 1 сарын 1-ээс усан спортын ертөнц дэлхийн даяар тэр чигээрээ 2-4 секунд ухарсан байдаг байхгүй. Яалчгүй тэр хувцсны нөлөө байсан байхгүй. Тийм. Тэгээд тэр зайг тэр амжилтыг 4-5 жилийн дотор нөхөж авсан байд. Тэгээ яаж нөхөж авсан бэ гэхээр битүү хувцсчийн хэвлийг ингэж чангалж өгöd байгаа юм байна. Тэгвэл тамирчдынхаа хэвлийг сайхан хүчтэй болгох хэрэгтэй байна, чангалах хэрэгтэй байна гэдэг. Тэрнээс хойш бүх тамирчдын хэвлийг ярзаадаг болсон байхгүй.